За өглөөний мэнд итгэлийн эзний үгээр өслөх өнөөдрийн ишлэл бол сургаалт төгс номын 14-р бүлгийн 14-р ишлэл. Замаасаа ухрагч нь үр дагавар амсна, зөв сайн хүн зүтгэлийнхээ шимийг хүртнэ. Энэ хэсгийг мэдээж хоёр зүйлийг юм харьцуулж байгаа тийм. Замаасаа ухрагч хүн зүтгэсээр хагаад үр шимийг авч байгаа тэр хүний ийм хоёр хүнийг юм гаргаж ирж байгаа энэ ишлэл дээр. Тэгээ өнөөдөр бол 2025 оны хамгийн сүүлийн өдөр тийм. Тэгээд замаасаа ухрагч няцалгүйгээр тийм итгэлийнхээ амьдралаа тууштай явж байгаа. Таныг би өнөөдөр энэ ишлэлээр дамжуулж ятгах гэсэн юм. Тэрний юу вэ гэвэл та зүтгэлийнхээ үр шимийг хүртэх болно гэж. Харин замаасаа ухарсан хин нэгэн сонсож байгаа бол те энэ ишлэлээр дамжуулж бас сануулах гэсэн юм те. Бид нар ямар нэгэн байдлаар зүйлийг хийсэн ч гэсэн тууштайгаар хийхэд биднэрт үр шим нь заавалжгүй ирдэг. Тиймээс та тууштай байдал суралцаарай. Нөгөө талаар би эзнийг дагах амьдралд бид нар хэрэг ухралт хийсэн болвол те нэг юм еврей хэлцэг байдаг юм байна. Тэр нь юу вэ гэвэл чи ухралт хийвэл чөтгөр чиний ялалтын талыг авд юмаа гэж. Тиймээс бид муу сүнсэнд байр тавьж өгөхийн тулд эзнийг тууштайгаар дагаарай гэж өрөмөр. Тэгээ бас өсөлтийн яг эсрэг байдал нь ухралт байдаг юм шүү гэж хэлмээр байна. Тэгээд 2026 онд тууштайгаар байж зүтгэлийнхээ үр шимийг хүртээрэй.